Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээл 11-р ангийн химийн заавал судлах агуулга. Энд элементүүдийн хэрэглээ харагдаж байна. Металл элементүүдийг цахилгаан дулаан дамжуулах хатуулах шинж чанарууд нь үндэслэн өдөр тутмын амьдралд хэрэгэлдэг бол металлоид элементийг хагас дамжуулах шинж чанарт нь үндэслэн электроникийн салбарт хэрэгэлдэг. Харин металл биш элементүүдийг тесрэх бодис ариутгал гоёл чимэглэл гэх мэт олон төрлөөр ашиглаж байна. Эндээс харвал металлоид, металл биш элементүүдийн маань хэрэглээр ялгаатай байна. Тэгвэл металлоид, металл биш элементийн хэрэглээ ялгаатай байгаа шалтгаан нь юу вэ? Өнөөдрийн хичээлээр үеийнх хандлага сэдвээр элементүүдийн шинж чанарыг тэдгээрийн бүтцтэй нь холбон тайлбарлах болно. Өнөөдрийн хичээл маань үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт катион болон аноны радиусыг харгалзах атомын радиустай нь харьцуулж тайлбарлана. Хоёрдугаар хэсэгт 3 дугаар үеийн элементүүдийн шинж чанарын зүй тогтолцоог тэдгээрийн бүтцтэй нь холбон тайлбарлана. 8 болон 9 дугаар ангид бид атомын радиус үе бүлгийн дагуу өөрчлөгдөх зүй тогтолцоог судалсан байгаа. Энэ өмнөх ангид үзсэн мэдлэгээ дараах асуултаар сэргээн санацгаая. Үе бүлгийн дагуу атомын радиус хэрхэн өөрчлөгдөх вэ? Биднэрт цөмийн цэник радиусын хамаарал бүхий график харагдаж байна. Литий, натрий, калий, рубидий, цезий гэсэн дарааллын дагуу буюу бүлгийн дагуу доошлоход эдгээр элементүүдийн атомын радиус ихсэж байна. Харин литигээс фотор, натригаас холоор, калийгаас бром гэсэн үеийн дагуу хоошлоход атомын радиус буурч байгаа нь харагдаж байна. Тэгвэл бүлгийн дагуу доошлоход атомын радиус ихсэж, үеийн дагуу хоошлоход атомын радиус буурч байгаагийн шалтгаан нь юу вэ? Бүлгийн дагуу доошлоход электрон давхрооны тоо буюу энергийн түвшин нэг нэгээрээ нэмэгдэж байгаа учраас цөм болон валенти электрон холдож эдгээрийн хоорондын таталцлын хүч суларснаар атомын эзэлхүүн томорч радиус нь ихсэж байна. Харин үеийн дагуу хоошлоход энергийн түвшний тоо буюу электрон давхрооны тоо нэмэгдэхгүй байгаа боловч гадаад давхраан дээр байгаа электронуудын тоо нэг нэгээр ихсэж байгаа учраас эдгээр электронууд нь цөмдөө татагдах хүч ихсэж атомын эзэлхүүн багасч улмаар атомын радиус буурч байна. Валенти электроноо алдсан эерэг цэнэгтэй жижиг хэсгийг катион гэж нэрлэдэг. Натрий, магний, 2 нэмэх гэх мэт катионуудыг бид мэддэг. Харин эсвэргээрээ цахилгаан саармаг атом электроныг нэгдүүлснээр үүсэх сөрөг цэнэгтэй жижиг хэсгийг анион гэж нэрлэдэг. S хас 2 холоор хасах гэх мэт олон анионыг бид мэддэг. Тэгвэл катион болон анионы радиус нь харгалзах атомын радиусаас ялгаатай байх уу? Яагаад гэсэн асуулт гарч байна. Катион болон анионы атомын радиусыг харьцуулахын тулд эдгээрийн атомын бүтцийг харьцуулж үзье. Металл натрий валенти 1 электронтой, магний 2 гэх мэтлэн цахиур валенти 4 электронтой. Харин металл натрий электроноо алдаж катион болсон гэвэл электрон давхрааны тоо буюу энергийн түвшин нь 2 болоод гадаад давхраан дээр 8 электронтой. Магний валенти 2 электроноо алдаад магнигийн катион болсон гэвэл мөн энергийн 2 түвшинтэй гадаад давхраан дээр 8 электронтой болж. Гэх мэтлэн хөнгөн цагаан, цахиур гэсэн элементийн атомууд бүгд катион болоход электроноо алдаж катион болоход энергийн 2 түвшинтэй гадаад давхраан дээр 8 электронтой болж. Эдгээрийн атомын радиусын тоо өгдлийг харьцуулаад харах юм бол натригийн цахилгаан саармаг атомын радиус нь 154 пикометр, катионы радиус нь 116 пикометр. Магнигийн атомын радиус 130 пикометр,
магнигийн катионы атомын радиус 86 пикометр. Гэт энэ атомын радиусын тоо өгдлүүдийг харьцуулаад харах юм бол катионы радиус нь анионы радиус цахилгаан сармаг атомынхаа радиусаас ямагт бага байна. Тэгвэл үүний шалтгаан нь юу байх вэ? Эдгээрийн шалтгааныг тайлбарлахын тулд атомын бүтцэд ямар өөрчлөлт орсныг харъя. Цахилгаан сармаг атомууд нь бүгд энергийн 3 түвшинтэй, харин катионууд нь бүгд энергийн 2 түвшинтэй байна. Эндээс харахад атомын бүтцэд гарсан өөрчлөлт нь энергийн түвшин буюу электрон давхрааны тоо буурсан байгаа нь харагдаж байна. Энергийн түвшин буюу электрон давхрааны тоо буурснаар гадаад давхрааны электронууд цөмтөөгөө илүү ойртож байна. Тийм учраас цөм болон гадаад давхрааны электроны таталцах хүч ихсэж атомын эзлэх хүн багаснаар радиус буурдаг байна. Эндээс гарсан дүгнэлтийг катионы радиус нь харгалзах атомын радиусаас бага байдаг байна. Учир нь энергийн түвшний тоо багаснаар гадаад давхрааны электрон цөмдөө илүү ойртож хүчтэй татагдсанаар атомын радиус багасдаг байна. Одоо тэгвэл анионы радиус харгалзах атомынхаа радиусаас их байх уу, бага байх уу гэдгийг тодорхойлохын тулд мөн анион болон цахилгаан сармаг атомынхаа атомын бүтцийг харьцуулъя. Фосфор, хөхөр, холоор гэх мэт элементүүд бүгд энергийн 3 түвшинтэй гадаад давхран дээр 3, 5, 6, 7 гэх мэтчлэн валенти электронтой. Фосфор электроныг нэгдүүлж анион болно гэвэл гадаад давхрааны электрон 8 болохын тулд 3 электроныг нэгдүүлж байна. Харин хөхөр нь 2 электроныг, холоор нь 1 электроныг нэгдүүлсэн байна. Эндээс атом болон анионыхоо атомын радиусын тоо өгдлийг харах юм бол фосфорын 110 пикометр, фосфорын анионых 210 пикометр. Хөхрийн атомын радиус 102 пикометр, хөхрийн анионы радиус 170 пикометр. Тоо өгдлөөс харах юм бол анионы радиус нь цахилгаан сармаг атомынхаа радиусаас их байна. Тэгвэл үүний шалтгаан нь юу байж болох вэ? Үүний шалтгааныг тайлбарлахын тулд атомын бүтцэд гарсан өөрчлөлтөө мөн авч үзье. Энергийн түвшний тоо болоод фотоны тоонд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, харин зөвхөн гадаад давхран дээр байгаа электроны тоо нэмэгдсэн. Тийм учраас гадаад давхран дээр сөрөг цэнэгтэй электронууд ирж суусан учраас энд электрон хоорондын түлхэлцлийн хүч үйлчлэнэ гэсэн. Эндээс үндэслээд анионы радиус нь харгалзах атомынхаа радиусаас их байдаг байх нь шалтгаан нь бол гадаад давхрааны электроны тоо өсөж электроны түлхэлцлийн хүч нэмэгдснээр атомын радиус ихсдэг байна. Бидэнд 3 дугаар үеийн элементүүдийн шин чанар өгсөн байна. Натрий, магний, хөнгөн цагаан, цахиур, фосфор, холоор, хөхөр, аргон. Эдгээр элементүүдийг аваад үзэх юм бол эхний 3 элемент нь металлын холбоотой. Дараагийн цахиураас холоор хүртэл ковалентийн холбоотой. Арганы хувьд гадаад давхрандаа 8 электронтой байгаа учраас химийн холбоо үүсэх боломжгүй атомын бүтцтэй оршиж байна. Бүтц байгуулалтын хувьд аваад үзэх юм бол эхний 3 элемент нь металлын холбоотой учраас металлын талс дорн тортой, цахиур нь ковалентийн талс дорн тортой, фосфор, хөхөр, холоор нь энгийн молекул бүтцтэй буюу P4, S8, холоор 2 гэсэн бүтцтэй байдаг байна. Мөн энэ хүснэгтэн дээр хайлах цэгийн тоо өгөгдөл, цахилгаан дамжуулах чанарын тоо өгөгдлүүд өгөгдсөн байна. Бидний хийх даалгавар бол хайлах цэгийн өөрчлөлтийн зүй тогтол болоод цахилгаан дамжуулах шин чанарын өөрчлөлтийн зүй тогтлыг эдгээр элементүүдийн бүтцтэй нь холбон тайлбарлана. Энэ графикт 3 дугаар үеийн элементүүдийн хайлах цэгийн өөрчлөлтийг харуулсан байна. Энэ зүй тогтлыг тайлбарлахаас өмнөх ангиудад үзсэн хайлах үзэгдлээ сэргээн санацгаая. Хатуу бодисуудын талс дорн торын зангилаан дахь жижиг хэсгүүдийн хэлбэлзэх хөдөлгөөн ихсэж улмаар талс дорн тор эвдрэн
бодис шингэн төлөвч шилжих үзэгдлийг хайлах гэж нэрлэдэг. Графикийн зүү тогтлыг харвал натрий газ, натрий магний хөнгөн цагаан цахиур гэсэн дарааллын дагуу хайлах температур өсөөд фосфор дээр буцаад хайлах температур огцон буурж байгааг харж байна. Мөн фосфороос хөхөр гэсэн дарааллын дагуу хайлах температур бага зэрэг өсөөд холоор аргон гэсэн элементүүдийн хувьд хайлах температур нь буурч байна. Тэгвэл энэ үеийн элементүүдийн хувьд хайлах температураараа ийм ялгаатай байгаа шалтгаан нь юу вэ гэсэн асуулт гарч байна. Үүнийг тайлбарлахын тулд эхлээд натрий магний хөнгөн цагааны бүтцийг авч үзье. Натрийн валентийн 1 электронтой учраас талс дорн торын зангиллаан дээр натрий нэмэх нэг цэнэгтэй катионууд. Тэдгээрийн дундуур валентийн электронууд нь сул чөлөөтэй хөдөлж металлын талс дорн торыг үүсгэнэ. Харин магнигийн хувьд валентийн 2 электронтой учраас талс дорн торын зангиллаан дээр магний 2 нэмэх цэнэгтэй ионууд тэдгээрийн дундуур валентийн электронууд нь сул чөлөөтэй хөдөлнө. Хөнгөн цагааны хувьд валентийн 3 электронтой учраас металлын талс дорн торын зангиллаан дээр хөнгөн цагааны 3 нэмэх катионууд тэдгээрийн дундуур валентийн электронууд нь сул чөлөөтэй хөдөлнө. Өмнөх зүү тогтлоос харах юм бол натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу хайлах температур нь өсөж байсан. Үүнийг бүтцтэй нь холбоод аваад үзэх юм бол натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу талс дорн торын зангиллаан дээр байгаа металлын катионы цэник нэмэгдэж байна. Мөн талс дорн торын дундуур хөдлөх чөлөөт электроны тоо ихсэж байна. Үүний үр дүнд металлын холбооны хүч ихсэн улмаа талс дорн тормон илүү батвах болсон байдаг учраас натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу хайлах температур өсдөг байх нэ. Цахиурын хайлах температур натрий, магний, хөнгөн цагаантай харьцуулах юм бол харьцангуй өндөр буюу 1683 кельвин байна. Үүний шалтгааныг цахиурын бүтцтэй холбон тайлбарлая. Цахиур нь валентийн 4 электронтой тэр 4 электроноороо бусад цахиурын атомуудтай ковалент холбоог бүх чиглэлд үүсгэдэг. Ийхүү нэг цахиурын атом нь 4 ковалент холбоо үүсгэснээр ковалент талс дорн тор бүхий маш том молекулыг үүсгэдэг. Ийм учраас цахиурын хайлах зэг нь натрий, магний, хөнгөн цагаантай харьцуулахад өндөр байдаг байна. Дараагийн зүү тогтлоо тайлбарлахаас өмнө молекул хоорондын хүч болон химийн холбооны харьцангуй хүчийг авч үзье. Жишээлбэл натрийн холоор дахь ионы холбооны харьцангуй хүч нь 760 кJ, усны молекул дахь OH ковалент холбооны хүч нь 464 гэх мэтлэн Ван дер Вальсийн хүч нь 1-ээс 20 кJ. Ингээ харах юм бол хамгийн сул хүч бол Ван дер Вальсийн хүч байна. Хамгийн сул хүч Ван дер Вальсийн хүч. Фосфор, хөхөр, холоор аргон гэсэн элементүүдийн хувьд хайлах температур огцон буурсан шалтгааныг тайлбарлая. Өмнө үтсэн фосфор нь P4 гэсэн энгийн молекул бүтцтэй, хөхөр нь S8 гэсэн энгийн молекул бүтцтэй, холоор нь холоор 2 гэсэн энгийн молекул бүтцтэй. Тэгэхээр эдгээрийн молекулууд өөр хоорондоо Ван дер Вальсийн сул хүчээр харилцан өөрчилдөг. Ийм учраас фосфор, хөхөр, холоор гэсэн элементүүдийн хайлах температур бага байдаг байна. Одоо харин фосфор, хөхрийг авч үзэхэд фосфорын хайлах температур 317, хөхрийнх 388 гэдэг. Хөхрийнх нь фосфорынхоос хайлах цэг нь өндөр байна. Үүний шалтгааныг мөн бүтцтэй нь холбоо авч үзье. Фосфор нь 4 атомоос тогтсон молекул, хөхөр нь 8 атомоос тогтсон молекул. Нэгдүгээр энд ямар өөрчлөлт байна вэ гэхээр хөхрийн хувьд энэ молекулд агуулгадж байгаа нийт электроны тоо олон байна. Хоёрдугаарт P4S8 гэсэн бүтцийг аваад үзэх юм бол хөхрийн молекул нь гадаргуун талбай их байна. Энэ хоёр шин чанараас үндэслээд Ван дер Вальсийн хүч нь хөхрийн молекул дахь Ван дер Вальсийн хүч нь фосфорын молекул дахь Ван дер Вальсийн хүчээс их болдог. Тийм учраас хөхрийн хайлах температур фосфорынхоос өндөр болдог байна. Одоо харин дараагийн шин чанар болох
3 дугаар үеийн элементүүдийн цахилгаан дамжуулах шин чанарын өөрчлөгдөх зүй тогтолыг илрүүлж тайлбарлая. 3 дугаар үеийн элементүүдийн хувьд цахилгаан дамжуулах шин чанар нь ямар зүй тогтолтой байгааг ажиглаарай хүүхдүүдээ. 3 дугаар үеийн элементүүдийн хувьд натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу цахилгаан дамжуулах шин чанар өсөөд цахиур, фосфор, хүхэр гэсэн элементүүдийн хувьд цахилгаан дамжуулах шин чанар нь огцон буурч маш бага буюу бараг тэгрөөд өгч байна. Одоо тэгвэл натрий, магний, хөнгөн цагаан гэсэн элементүүдийн цахилгаан дамжуулах шин чанар өндөр байхад эсвэргээрээ цахиур, фосфор, хүхрийн цахилгаан дамжуулах шин чанар бага байгаагийн шалтгааныг тайлбарлая. Энэ зүй тогтолыг тайлбарлахын тулд эдгээр 3 металлынхаа бүтцийг авч үзье. Энд бүтцэд ялгаатай байгаа зүйлүүд нь түрүүний ярьсан талс дорн тоорын зангилаан дээр байгаа нэмэгдсэн ихтэй катионы цэник тэдгээрийн дундуур хөдөлж байгаа валентийн сул чөлөөтэй электронуудаараа л ялгаатай байгаа. Эндээс харах юм бол натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу эдгээр металлуудын талс дорн тоорын дундуур орших сул чөлөөтэй электронуудын тоо ихсэж байгаас цахилгаан дамжуулах чанар нь ихсдэг байх нь. Өөрөөр хэлбэл цахилгаан дамжуулах чанар нь металлын талс дорн тоорын зангилаан дунд байгаа чөлөөт электроны тоотой шууд хамааралтай байдаг байна. За тэгвэл цахилгаан дамжуулах шин чанар нь цахиур, фосфор, хүхрийн хувьд яагаад огцон буурдаг вэ? Фосфор, хүхэр, холоор гэсэн элементүүдийн молекул нь сул чөлөөтэй электрон байхгүй учраас цахилгаан дамжуулах чанар нь маш бага байдаг байна. Хичээлийн эхэнд бид нар металл, металлоид, металл биш элементүүдийн хэрэглээг харьцуулж үзсэн. Металлоид элементүүд нь хагас дамжуулагч шин чанартай байдаг гэсэн ийм хагас дамжуулагч шин чанартай байдаг учраас электроникийн салбарт хэрэгэлдэг. Металлоид гэдэг нь 3 дугаар үеийн элементүүд дотроос цахиур металлоид элемент. Тийм учраас цахиур яагаад хагас дамжуулагч болдгоо гэсэн асуулт гарч ирж байна. Мөн хагас дамжуулагч гэж юу вэ? Температураас хамааран цахилгаан дамжуулалт нь өөрчлөгддөг элементийг хагас дамжуулагч гэж нэрлэдэг. Үүний нэг жишээ нь цахиур байна. Цахиурын хувьд цахилгаан дамжуулахын тулд сул чөлөөтэй электронууд хэрэгтэй. Энэ электронууд хэрхэн үүсдэг талаар одоо үзье. Цахиурыг халаахад ковалент холбоо үүсгэсэн электронууд нь хөдөлгөөнд орж эхэлдэг. Улмаар тодорхой хугацааны дараа ковалент холбоонд оролцсон электронууд нь нүхнээсээ сугаран гардаг. Сугаран гарсан электронууд нь нүхэндээ буцаж байрших мөн шинээр электронууд нүхнээсээ сугаран гарах гэсэн энэ хоёр процесс нэгэн зэрэг явагдаж эхэлдэг. Үүний үр дүнд чөлөөт электронууд үүснээр цахиур маань цахилгаан дамжуулдаг байна. Өнөөдрийн үтсэн хичээлээ баттгаад бүгдээрээ дараах даалгаврыг хий. 3 дугаар үеийн ямар элемент хайлтцыг өндөртөө цахилгаан муу дамжуулах вэ? Яагаад гэсэн асуулт байна. Ад нь магний, Б нь хүхэр, В нь холоор, Г нь цахиур. Магниг аваад үзье. Магний нь металлын талс дорн тортой. Тэдгээрийн дундуур электронууд сул чөлөөтэй хөдөлж байгаа учраас цахилгаан дамжуулна. Иймд А хоёулаар бол хариулт биш байна. Дараа нь хүхрийг аваад үзье. Хүхэр нь энгийн молекул бүтцтэй энд сул чөлөөтэй электрон байхгүй учраас цахилгаан дамжуулах боломжгүй. Гэвч хүхрийн молекулууд хоорондоо вандер байлсын хүчээр харилцан үйлчлэх учраас хайлах цэг нь өндөр биш. Харин холоорын молекулыг аваад үзье. Холоорын молекул нь мөн хоорондоо вандер байлсын сул хүчээр харилцан үйлчдэг учраас хийн төлөвт оршдог хайлах температур багтаа гэдгийг бид мэднэ.
Одоо хамгийн сүүлийн хуулиар болох цахиурыг аваад үзье. Цахиурын бүтц маань дээр үтсэн ёсоор ковалент холбоогоор өөр хоорондоо холбогдож ковалентийн тас дорнотоор үүсгдэг учраас хамгийн өндөр температурт хайлтгийг бид нэр өмнө үзсэн. Цахилгаан дамжуулахгүй байгаа шалтгаан нь цахиурын бүтцэд сул чөлөөтэй электрон байдгүй. Харин цахиурыг өндөр температурт халаах юм бол сул чөлөөт электронтой болж цахилгаан дамжуулдаг. Энэ шин чанарын ийм шин чанартай элементийг хагас дамжуулагч гэж нэрлэдэг талаар мөн бид өмнө үзсэн. Ингээд өнөөдрийн үзсэн хичээлээ дүгнээд үзье. Нэгдүгээрт катионы радиус нь харгалзах атомын радиусаас бага байна. Учир нь энергийн түвшний тоо багасч гадаад давхрааны электрон цөмдөө ортдог. Хоёрд нь анианы радиус нь харгалзах атомын радиусаас их. Учир нь электроны түлхэлцэл. Гуравд нь металлын цэник болон валентийн электроны тоо нэмэгдснээр металлын холбооны хүчээ хэсэж тас дорнотоор илүү бат тохиолдог. Ингэснээр хайлах температур нэмэгддэг. Дөрөвд нь металлын валентийн электроны тоо нэмэгдснээр цахилгаан дамжуулах шин чанар ихсдэг. Энийг бид натрий, магний, хөнгөн цагаан гэсэн элементийн жишээн дээр авч үзсэн. Дараа нь ковалентийн тас дорнтортой нэгдлүүдийн хайлах температур илүү өндөр байдаг. Үүнийг бид цахиурын жишээн дээр авч үзсэн. Молекулд электроны тоо болон молекулын гадаргуун талбай ихснээр молекул хоорондын хүч ихсдэг. Үүнийг бид P4, S8 гэсэн молекул дээр авч үзсэн. Хамгийн сүүлд нь температураас хамааран цахилгаан дамжуулалт нь өөрчлөгдөг элементийг хагас дамжуулагч гэж нэрлэдэг. Үүнийг бид цахиурын жишээн дээр авч үзсэн. Ингээд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.